За бичлэг тасарсан ч явах те. Тасалсан. За үргэлжлүүлнэ. Одоо энэ хийх гэж байгаа шүү дээ. За яаж шалах вэ? За флаш байна уу гэж шалгая те. Бүгд адилхан өнгө байна уу гэж шалгая. За тэгэхээр за би өөрөөр шууд хийгээл явлаа. За тэгээд ямар нэгэн зэрэгцээ хоёр өнгө өөр байвал флаш биш гэсэн үг тийм. Одоо нэг алгоритмын лог сэтгэлгээ хэрэг болж байгаа байхгүй юу? Гэх юм уу хаашаа. Тэгэхээр темп хандын ямар нэгэн зэрэгцээ хоёр хандын юу нэлээ өнгөн шүү дээ тийм. Color нүүр байвал ой за тэг гэнэ. За флаш байна уу гэдгийг шалгачлаа шүү дээ. Одоо стрит үнэ шалгана шүү дээ. Стрит айныг арай өөрөөр шинэ. За стритийг болохоор яаж шалгах вэ гэхээр флаштайгаар төстэй. Гэхдээ эхний энэ лаач чинь юм байж болно л да. Нөгөө энэ ороод ирж магадгүй. Ийм юм байж магадгүй. Гэхдээ энэ нэг маань хамгийн артталт нь 14 гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр эхний дөрвөө л ямар ч байсан гэсэн. Ирэмттэй байна уу гэдгийг шалгах чинь. Тэгэхээр ингээд шалгах шүү дээ. Дараагийнхаасаа нэгээр баг. Is straight. За одоо ингэ за одоо хамгийн сүүлийнхийг шалгана гэсэн үг. Юу вэ гэхээр хоёр нөхцөл байгаа шүү дээ. Ямар нөхцөл байгаа вэ гэхээр ийм байж болно. Эсвэл зүгээр л дурын ийм байсан байж болно те.
Тэгэхээр дурын нөхцөлийг нь болохоор яаж шалгах вэ гэхээр if тэмдэглэлийн 3 when number is ийм байвал энгийн стрит гэсэн үг тийм энгийн стрит гэсэн үг. Straight. За энэ дээр нь одоо бид нар максыг тавина. Юг нэлээ. Ахлахыг нь тавина гэсэн үг. Эсвэргээрээ энэ нь хэд байх ёстой вэ? 5 байх ёстой. 5. Тэгээд 4 нь болохоор 14. Ийм байвал би заримдаа F-ийг янз янзаар хэлчихэж байт юм да. Жоо сургалтын шинжтэй юм яваад байгаа болохоор. За. Ийм байвал за нэг иймэрхүү юм болох байх. Эний чи юу гэдэг лээ да. Уруу стратежилөө нэг сони. Манай монголчууд ч энд гоё нэр өгдөг л да. Тийм сони. Өөртөө бодож олоо. Тэр нэг гоё навчтай ч юм шиг заримдаа. Заримдаа ч сони л да. Ногоон баяраач гэж. Сони нэр өгдөг шүү дээ. Ногоон баяраа. Дайлчгар пөрвэ. Муухай пөрвэ ч гэж. Тэр муухай пөрвэ гэж одоо юу гэж байгаа юм бол жүжигчиг энэ наадлахад муухай пөрвэ гэдэг шүү дээ. Муухай гэдгийг чи юу гэж байгаа юм? Хүнийг тэгж болохгүй шүү дээ. За тэр чих. За одоо би яах ёстой вэ? Одоо болцсон уу? Street to flash гэдгээ бид мэдчихсэн шүү дээ. Хэрвээ одоо энэний яг дараагийн юу гэдэг лээ? Флаш юм уу, стрит бол хай картыг бид нэр өгдөг байх хэрэгтэй шүү дээ. Юугаар өөрчлөх юм бэ гэдгийг. За тэгэхээр өөрчлөлтийг нь хийнэ. Flash. За street flash гэсэн үг тийм. Street flash байвал
Би тийш хаяг нь яаж буцаах юм бол? Чи ингээд ороор гэдэг чинь. Сав гэдгийг юу гэдэг лээ? Contain. Container. Мач. Чи. За санахооч би нэг зааж амжаагүй л байгаа. Гэтэ санахоо ингэж ашиглаад байгаа юм л та. Тэгээд контейнерээ манай бичин энэ дээр байгаа шүү дээ. Энийг ашиг нөө гэсэн шүү дээ. Тэгээд чамсул хай картаа буцаах шүү дээ. За ишээ. За одоо ранк ч үлээ. Нэг 2 3 4 5 6 7 8 9 10 за энэ хоолой тавьчих. За болчихно. За Royal Flash. Street Flash. Royal Flash. Лаач. Энэ одоо энэ биднэрт ямар хэрэгтэй? Энэ биднэрт ямар ч хэрэггүй шүү дээ. Адилхан Street Flash бол high cast-ыг харьцуулбал болно шүү дээ. Тэгэхээр тэр нь хэрэггүй. Зөвлөс. Мач. За. Покерын яг дүрмүүд нэг яг одоо яг энэ покерын эренбиг болдог энэ дүрм ерөөсөө өөрчлөгдөхгүй байхгүй юу? Тэгэхээр шууд кодонд хард код хийхэд их бурууддаггүй юм. Ер нь бол зөв сүүлийн үед гарч ирээд байгаа янз янзын хөзрийн тоглоомод бол өөрчлөгдөж байгаа ш дүрм тий. Тэгэхээр тэрэн дээр одоо динамикаар хийхэд тулд метадата энтер гэдэг юм ашиглаад байгаа шүү. Метадата гэснээр метадата ч гэж. Метадата. Метадата. Энэ тэ. Метадатага тодорхойлдог датаг метадата гэдэг. Сүртэй. За тэр чих. За бид нэр Street Flash олцсон. Одоо Flash олж шүү дээ. Дараагийнх нь юу лээ? Юу лээ? Flash. Flash үйл full house гэж чадахгүй шүү дээ. Street үйл бас full house гэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр Flash Street үйл бид нар шалгаж чадна гэсэн. Flash эсвэл Flash үйл. За бүгднийг ингэ таачаад биччихээ. Дараа нь автомат бичиж.
За флаш бол хай карт юм байна. Энэ л байна шүү дээ. Энэ плайт явж байгаа. Тэгээд флаш чинь энэ гэсэн үгтэй. За бид нэр энэ хоёрыг шалгацсан. Одоо флашаа шалгаж байна шүү дээ. Шалгачиж байгаа шүү дээ. Дараа нь стритээ бас шалгаж байна гэсэн үгтэй. Флашаа болохоор хэд вэ? 6 болоо. 6 стрит нь 5 юм байна. Is straight. За ингээл далд оруулаад байна шүү дээ. 9-ийг далд оруулсан. За 4 of a kind. 4 of a kind, 3 of a kind, straight. За энэ дээр бол зүгээр пэрүүдийг нэг векторт хийгээл л та тий. Нэг векторт. Тэгэнгүүт амар зовлонтой байх юм байна тий. Одоо жишээлбэл нэг ийм гарна шүү дээ. 2 2 3 3 6 ийм модтой хүн байж болно. За тэгэнгүүт 2 2 3 3 7 гэдэг модтой хүн байж болно тий. Ийм байвал яах юм? Ийм модтой хүн байвал за хамж байсан энэ бэрүүдийг нь олдог юм хий. Дэлхэнүүдийг нь олдог юм. Тэр яаж хийх вэ гэхээр triple. За энэ яаж хийх вэ? За энэ ч л гоё алгоритмын бодлого шүү дээ. За өгсөн картыг хандыг тэгээ ийм ханд өгөгдлөө. Ямар нэгэн ханд өгөгдлөө. Тэгэнгүүт энэ пэрүү, ту пэрүү, трипл эсвэл full house эсвэл poker. За тэр аль нь байгааг олдог бодлого гэсэн үг. Тэгээд өштэй тий. За ийм two pair үйл бид нар 3 юм харьцуулах нь шүү дээ. Том pair, жижиг pair, тэгээд үлдсэн high card. За өөр 3 юм харьцуулах тохиолдол байх уу? Бүр pair гэж болно тий. 2 2 3 4 5 гэж болно. Тэгэнгүүт 2 2 3 4 6 гэж болно. Энэ тохиолдолд бүр 4 юм харьцуулах нь шүү дээ тий.
дөрөв юм харьцуулнаа гэхээр пэрийг нь урталт нь тавиад 2 тэгээд 6 4 3 гэж нэг тоо болгочихлоо. Нэг хай карт болгочихлоо. Бож гэнэ. Тэгээ нөгөөх нь ч гэсэн one pair байвал бас нэг юм утгатай болох юм шүү дээ. Тэгээд тэр нь ийм байх юм шүү дээ. Тэгэхээр энэ их юм чинь зөв. Тэгэхээр энэ утгыг нь олдог. Нэг юм утга өгөх гэдэг шүү дээ. За энэ тохиолдолд бол жишээлбэл яах вэ? Таажвал энэ 3 байлаа л дээ. Тэгэх юм бол 3 биш 4 за 5 ийм байвал 3 2 5 гэждэг. Энийг болохоор 3 2 7 гэждэг. Тэгэхээр энэ дийл. За тэгэнгүүт том пэрийн ингэчүүл 4 гээд энэ дийлдгээрээ л дийл. За энийг нь жижиг пэрийг нь ингэчээл та тий. Тэгэхээр ингээд мөн шүү дээ. Тэгэхээр пэрүүдийг нь нэрмэлж байгаа маа гэж тавиад тэгснэ за нэг энэ дээр нэг юм хайр гэдэг юм тавих юм байна л та. Энэ үс байж шүү дээ. За тэгэхээр пэрүүд бол одоо танд пэрүүд үлдсэн шүү дээ. 1 2 3 4 5. За. Тэгээ энэ хоёрыг зүгээр зайлуулах уу гэхлээр энэ энийг хайж явах та энийг шалгаж байгаа юм шүү дээ. Энэ байна уу? За яаж энийг гоё алгоритмаар хийх вэ? Бичнэ. Int та ямар нэгэн хоёр амжилтнаас явчих. Тэгээд 5 2. За энэ юу гэж хэлэх вэ гэхээр ийм дугаартай number дугаартай хөзөр ийм ширхэг орсон гэдгийг тоолдог. Зөв. Number дугаартай хөзөр ийм дугаартай орсон гэдгийг тоолдог. Өстө гоё арга болчихлоо. За яг юм болох юм байна. Тэгээд тэгваа. Эндээс ч нэг гоё юм гарч ирэх юм биш. Энэ агийн уртаар урт нь 2 байвал тэг straight ч биш flash ч биш байвал энэ бол юу ах нь энэ ах нь шүү дээ. Тэгснээр энэ хоёрхан байвал энэ хоёр чинь хоёр мөртлөөсөө энэ хоёрыг шалгах юм байна тий. За окей. За энэ финишт давталт хийнэ. Хоёр давталт хийх юм байна. Энэ финишт за ямар нэгэн хөзрийг авч үзье.
Төхрөө. Ямар нэгэн хөзрийг авч үзье. Тэгээд ID-г нь буцаадаг тий. ID-г нь буцаадаг. Тэгэхээр тэр хөзөр бидний өмнө гарч ирсэн үү гэдгийг шалгадаг гэсэн үг шүү дээ. Одоохондоо гарч ирэг байгаа. За өмнө аюугүй юу гэдгийг шалгадаг тий. Тэгээд манай агийн урт чинь тэг байгаа. Тэгэхээр Өөчтөд юу хийх ёстой вэ шээ? Count number ямар хөзөр гэдгийг хадгалах юм шүү дээ. Илгаач. Мянгаар үржүүл ачгаа. Мянгаар үржүүл ач. Мянгаар үржүүл айн гэдэг чинь би ингэнэ гэсэн үг шүү дээ. Хөзрийн ямар нэгэн дадар байлаа гэж бодоход дадрыг мянгаар үржүүлээд тэгээ нэг ширхэг орсон гэд тэгээд 3000 нэг болно гэсэн үг. Энэний утга маань. Тэгээд дахиад дадар гараад ирэх юм бол 3002 болно гэсэн үг. За нэг тиймэрхүү л. Тэгэхээр 1000 та хаана гэсэн үг шүү дээ. Энийг хуваах 1000. Нэг юм хөө янз янзын техникүүд бийдیں۔ Ер нь юм жоох ажиллагаатай бодлоонд асуудлууд шийдвэрлэхэд бол жижигхэн техник ашиглаад байвал арай л замбраатай болно гэсэн үг. Team handling болчихно. Энэ ч уус хоёр хэмжээтэй маш их байна шүү дээ. Тэгвэл бид нэр хоёр хэмжээтэй сая аваа ичлээ шүү дээ. Энүүгээрээ авах болох уу? Болид. Нөлн. Тэнийг хадгалах гэж 0 2 хэмжээтэй болгосон мөртлөөс нэг хэмжээтэй болох бодолт хийгээд идэг наац. 1000 орчуулад. За тиймэрхүү арга байж болно 2 хэмжээтэй найрлахын тулд. За энэ тэнцүү байвал ID-тэй тэнцүү J тэгээд return check юу return back хэрвээ ID асхны байвал тэнцүү ингста. За ID-г нь олцсон. Одоо А-гийн ID 0 тэнцүү юм хай марагддаг та. Энэ өмнө олцоотгой бол дарагдаал хавлагдана гэсэн үг. Үгүй бол болохгүй байна. Нэг бол тгийс авах хэрэгтэй шүү дээ. Тгийг өгч явах хэрэгтэй.
За жоохон мангартч эхэлж шүү. За хоёр тохиолдлын тус нь бичиж тэгээд дараа нь автоматич энийг болохоор ингэнэ гэсэн үг. ID тэнцүү temp handling I get ингээд энэ болохоор гэсэн үг. Эсрэг тохиолдолд болохоор ингэнэ гэсэн үг те. За энэ юу ч оптимиз хийх юм байхгүй юм шүү дээ. Яг ингэж болох юм шүү дээ. Дахин энэ хаалт хэлүүлээ л да. За тэгээ тоолцсон. Одоо тоолцсон учраас би нэг дебаг хийнэ. Энэ одоо чатаад байна уу юу гэдгийг. Тэгэхгүй бол буруу яваад иж магадгүй. Энэ жоохон алдаатай бол. Шууд одоо дебаг хийч тээ. Тэнгүүтээ хоо shout. За эхний хоёр дээр л тэгээд темпанд темпандын ийм гэж болоод тэгээд дебаг хийж байгаа шүү. Би яг миний энэ хэсэг ажиллаж байна уу гэдгийг үзэж байгаа гэсэн. За тэгээд за. Ой. Заач. Алдаагүй өвчин гэж бол байхгүй. Can't drink. Number. Өөр хаана вэ? Флаш чинь юугаар шалгаж байгаа вэ? За яг за ингэж авчи. Үзэгч хоёр юм гэдгийг марчаад байна. За флаш маань. Энэ бол color шалгаж байгаа. Энэ бол number шалгаж байгаа. Street шалгаж байгаа. Зүг.
заавч маа за юу болчих вэ? Та нэг ийм ханд орж ирлээ. Тэнгүүд пэр өнөө шалгаж байгаа штэ. За тэр нь болохоор энэ штэ 8 9 4 пэр байхгүй байгаа учраас 4 8 9 10 13 буюу 80. За 99 ч гэсэн зүг байна тий. Тэгтээ энэ тиг энэ чинь нэг болох юм байна. За нэг алдаа болсон шүү. Тэгээд за дараагийн ханд адилхан тий. Энд ямар ч пэр мэн байхгүй. Энд нэг пэр ороод ирж. Энэ 2 пэр шүү дээ бүр харваас. Эн чинь энэ байгаа байхгүй. 2А байна. 2 5 байна. А гэдэг чинь 14. Ийм болцсон. Тэгээ энэ бол гачиж яваад 14 гэж байгаа лээ. Энийгээ үүсгэхдээ бид нэр 100-аар үржүүлэх юм байна л да. 10-аар биш. Өөрөөр хэлбэл ингэн гэсэн үг л дээ. За 5 10 5 орж ирэх чинь багтахгүй нэ. Балай. Хамгийн сүүлийнхийг нь 10-аар үржүүлгээ болчихоо. Тэгждэггүй шүү дээ. Тэгэхээр дэн дээр том юм аа гэсэн. Манай хаач хаанаглаа. Тэр том юм аа гэсэн. За энэ ингээ болчихоо. За энэ болцсон. Гол нөгөө энэ утга аваад байгаа шүү дээ. Бурцсан. Энийг ичээд чи яд чи нэг анхныхын хүзэр орж ирж байгаа юм чинь том нэг байна шүү дээ. За зүг талцсан юм болж байна. Энэ өртөл зүг авцсан гэсэн. За энэ debug код байж гээ. За одоо яах вэ? Одоо энийг ирэмблэн. Энийг яаж ирэмблэх вэ гэхээр энийг ирэмблэн гэсэн үг шүү дээ. Энийг яаж ирэмблэх вэ гэхээр хэрвээ энэ нь их байвал хоёр дахь тоо нь их байвал тэр нь зүүн талдаа байх ёстой гэсэн үг. За нэгт хоёр дахь нь болохоор хоёр дахь тоо нь бага байвал баруун талдаа байх ёстой гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ хоёр нь адилхан хоёр
тон адилхан байвал ихэнд зүүн талдаа орох хэрэгтэй гэсэн үг. Энэ дүрмээр яриад байна шүү дээ. Эсвэл энэ ч юм уу те. Бид энэ тоогоо гаргаж авахын тулд ирэмблэх гэдэг байхгүй. За тэгэхээр sort A дээр нэмэх нь энэ тэгээд pair sorter гэдэг юм бичнэ. Охуурэ. Дараатай юм бэ. Кэс. За одоо болчих. Тэгээд эхлээнийх нь дараагийнх нь за хэрвээ X-ийн first нь second нь is баг is их ингл зүг гэсэн үг. Ингл буруу гэсэн үг. Энэ дүрмийн яваад байгаа шүү дээ. Энэ их нь урталтаа орох хэрэгтэй гэсэн үг. Эхэлж тестлэх гэсэн үг таач. За тэнцвэл их нь урталтаа орох хэрэгтэй шүү дээ. Буруу гэсэн үг. Бага нь урталтаа байна гэсэн үг шүү дээ. Энэ дээр их нь урталтаа орох хэрэгтэй. Ингээд буурахаар ирэмблэх хэрэгтэй. Пэрүүдийг нь буурахаар ирэмблэнэ. Дараа нь эднэрийг бас буурахаар ирэмблэх юм ба шүү дээ. Эсвэл буурахаар ирэмблэж байгаа юм шүү дээ. Гэхдээ эхлээд тоогоор нь ирэмблээд дараагийн тэрүүгээр нь ирэмблээд. За энэ хоёр дээр ч гэсэн бид нар яг адилхан коэффициент гаргаж авч болох юм байна л да. За яах. Үгүй. Энэ хоёр дээр ч гэсэн яг адилхан коэффициент гаргаж авах ёстой юм байна л да. Яг тэгэхээр жишээлбэл флаш дээр жишээлбэл бид нар юу яаж магадгүй байхгүй юу? Хоёр адилхан флаш байлаа гэж бодоход гэт 5 тоог нь тавланг нь харьцуулах шаардлага үүсч магадгүй байхгүй юу? Тэгэхээр ганцхан тоогоор нь high card хийгээд иж болохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ пэйж шалгаад байгаа юм аа. Ихэндээ тавина гэсэн үг. Амар чухал юм хийгээд байгаа юм шүү дээ. Тэгээд тэгэл тэр
За. Олооч. За. За одоо юу гэх юм? Одоо нөгөө нэг юугээ бодол тооцоолно гэсэн үг дээ. I-карт тооцдог коэффициент гээл даа чамаг. Зуугаар үржүүлээд A-ийн J-ийн cost хамгийн сүүлийнх нь үржигдэхгүй байгаа юм шүү дээ. Хамгийн сүүлийнх нь үржигдэхгүй байгаа юм чинь. Интежерс хэтрэхгүй л байсан юм байна л та. Асуудалгүй юм байна л та. За энэний хувьд ханаа коэффициент тооцож байгаа юм. Энэ коэффициент нь болохоор за үз. За энэний коэффициент шууд энэ байна. За коэффициентуудаа шалгах чи. За болж байвал тэгээд ер нь бараг дуусчлаа дөө. Бараг болчлаа дөө. За энэ картыг бид нэр коэффициентлахтаа ингэж байгаа юм байна л да. Жай карт шүү дээ. Ингээд King 10 984 энэ коэффициент хүчиж байгаа байхгүй. За энэний хувьд болохоор бас яг адилхан. За pair ороод ирж байгаа шүү дээ. 2 pair ороод ирж байгаа шүү. 2 pair-ыг болохоор коэффициентлахдаа 14 5 9 гिचж байгаа тийм. За энэ ч болохоор high card шүү дээ. Тэгэхээр ингээд 100-аар урж байгаа юм. Хэдээр урж байгаа лээ. 100-аар урж байгаа шүү дээ. Тэгвэл хэд байна? 100 юм уу? 100 л үлгэж. 13-ыг 100-аар үржүүлээд нэгийг 10 тэгээд 13 10
8 7 за олчих. За флаш стрейт 2-оор шалгацсан. За одоо ингэ хэрвээ за ийм бол бид нар full house юм уу? Full house юм уу? Энэ хоёр аль нэг байгаа гэсэн үг. Тэгэхээр 7-8. Тэгэхээр шалгачин гэсэн үг. Агийн эхлээнийх нь гэсэн үг шүү дээ. Эхлээнийх нь дөрв байвал энэ бол покер гэсэн үг шүү дээ. Дөрв шиг юм байгаад байна шүү дээ. Энийг бол би флаш бол тэгж шалгана. Стрит дээр л зөвхөн энийг өөрөөр шалгах юм байна л да. Тохиолдолд энийг хийхгүй юм байна. За тэгээд анила. Би юу хийлээд байна вэ гэхээр одоо бидний коэффициентээ гаргаад авсан шүү дээ. Энэ чинь ямар ч тохиолдолд бүх тохиолдолд манай хай кастыг харьцуулдаг тоо болчих واخгүй. Бид нар бол жишээлбэл төв бээр дээр бол энэ хоёр дээр бол бид нар 5-7-2-ыг харьцуулдаг гэж үзээд байна шүү дээ. Гэтэл бид нар болохоор зүгээр юм тоо гаргаад авчиж байгаа байхгүй. Тэр энэ тоог харьцуулна л гэсэн. Гэтэ энэ ганцхан тохиолдолд энэ тоо маань харьцуулагдах буруу болно. Тэр нь ямар тохиолдол вэ гэхээр стрит дээр манай энэ тоо бол нөгөө ийм стрит дээр манай энэ тоо чинь яаж гарах вэ гэхээр түүс гэсэн үг шүү дээ, тэ. Манай энэ тоо чинь ингэж гарах байхгүй 14 50 тэргээл, тэ. 40 30 ингэж гарах гэдэг байгаа байхгүй юу? Иймэрхүү яаж гараад лээ да. Тийм байгаас тэнгүүд гítэл манай энэ уруу стрит дээр манай тоо чинь ингэж гарах хэрэгтэй байхгүй юу? Уруу стрит дээр бол зүгээр ганцхан. Тэг ингэж гарах ёстой. Ер нь бол өөрөлдөх юм бол нэг ийм хоёр стритийг харьцуулж ялаа гэж бодъё л да. Тэнгүүд энэ 6-г явах болохоор 6 50 40 30 ингэж гарах гэдэг байхгүй тийм. Нэг орон дутаад байх юм. Тэгээд ингээд энэ хоёр ингээд харьцуулангууд энэ их гараад байгаа шүү дээ. Тэнгүүд энэ их байх хэрэгтэй шүү дээ. Тэгтээ юм шүү дээ. 5 4 тэг манайх дээр ингэж гарна гэсэн үг шүү дээ. Энэ 1% ингэж гарах байхгүй юу? Энэ их байх хэрэгтэй шүү дээ. Энэ дийлэх хэрэгтэй тийм. Тэгэхээр ороод бол стрит дээр л ганцхан ингэлгүйгээр зөвхөн энэ хай кастын буцаач ил гэж байгаа юм л да. Бусад тохиолдолд бол манай энэ маань хай байх болно л гэсэн үг. За гэсэн үг ээ.
Бусад тохиолдолд бидний урттойгоо шууд харьцуулаад байж болно гэсэн үг. Энэ юу таарч байвал. Ранк таарч байвал. Дээш ранк хийх хэрэггүй. Ранк биш. Giant ч биш л юм биш үү? Тий карт юм биш үү, тий. Зүү. Тийм үст. За толгойр гэдэг шүү. Хаана явжлаа? Айнага өгцөн флаш тохиолдолд бид нар за стрит тохиолдолд нь флаш тохиолдолд бол тэрийг авчна. Энэ стрит тохиолдолд бол ингэн за одоо покер 4 of a kind байвал 6 байлуу. 6 5 за 6 5. Өө мастамхай хүн бол програм бичгт амар хэцүү байгаа шүү. Би бол сая мангар их марцсан юмудаа санаж байж. Юу лээ? Юун 6 болчихоо. 8 7 шүү дээ. Аль нэгэн төр байвал тэр бол покер гэсэн үг. Үгүй зүгээр л ойлгомжтой. Пэрхэн тоон нийт ялгаатай картуудын тоон 2хан байгаа байхгүй тий 2хан. Гэдэг шиг үгүй гэхээр нэг бол ийм байгаа 4-1 гэж байгаа эсвэл 3-2 байхгүй тий. Тэгэхээр нөгөөгүй бол фул хаус байна л гэсэн үг. За бид нар юуг олцсон? Нэг олцсон, энийг олцсон. Одоо трипл. Трипл болохоор за одоо нэг 3 тохиолдолт тий. Баханаа ажиллаг. Ален 3 бол яах. 3 бол ямар тохиолдолд байгаа вэ гэхээр 4-1 тэг гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр 3-1 гэж байна. 3-2 гэж байна. Биш. 2-2-1 гэж байна. Хоёрхан тохиолдол байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бол трипл байна, нэг бол 2 pair байна гэсэн үг шүү дээ. Өөр тохиолдол байхгүй шүү дээ. За яг адилхан санийхтай төстэй 3 байвал тэгээд энэ 3 байвал трипл гэсэн үг. Трипл ч сая 4 байсан шүү дээ. 4. Тэгвэл 2 pair гэсэн үг. 4 тэгээд гол 2 pair. 3 байсан хаа. 4 3 тий. Дөрөв. Тэгэд хэрвээ одоо 4 байвал ганцхан pair гэсэн үг шүү дээ. 4 нь ганцхан pair буюу энэ гэсэн. Гол 1. Дац болцсон. Баталт дуусаа. За одоо бид нэг ингэ гэсэн үг шүү дээ. Ранк 1 нь эрс их ранк 2. Эсвэл ранк 1 нь тэнцүү ранк 2 and high 1 нь эрс их high 2.
За энэ хоёр шаардлагыг хангаж байвал нэгдүгээр хүн хожно гэсэн үг шүү дээ. Нэг бол ранкаараа илүү байна. Нэг бол ранкны адилхан мөртлөөс хайн илүү байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол бид нэр хариугаа нэгдүүлнэ гэсэн үг. Тэгээд хариу хаана байна? Зүнцгүй. Туслаа. Одоо юу ах? Гол юм бид нэр энэ коэффициентийг гаргаад авчлаа л да. Би энэ коэффициентийг ер нь дараа үзүүр тоглож явахдаа фокус тоглож явахдаа хүмүүстэй тоглож явахдаа ярьж юм. Энэ коэффициент юу яах хэрэгтэй юм? Ямар ч тохиолдолд биш покер тоглоагүй бараг 10 жил болсон байх шүү. Хаана гинэ? Хаана гөлөг сортер гөлөг чинь нэг гинэ. Энэ чинь 1000 болсон шүү дээ. Би одоо шууд ажиллана гэж бодож байна. 376. За зүүн дээр алдсан байх уу? Нэг онцгой тохиолдолд дээр л алдаад байна л да тий. За жоохон бодъё. Хай карт. За флаш. За ранк бол зүрхгүй л дээ. Яг адилхан тохиолдолд бид нэр алдаад байгаа гэсэн үг байхгүй юу? Стрит дээр энэ дээр л алдаад байгаа бах та. За энийг ингэж үзье. Энэ хоёрыг болиулаад үзье л та. Энэ хоёр дээр л асуудал байгаа л та. $379 гинэ. Чи. За би юун дээр алдснаа л болчихно доо. Нэг кейсэл дутуу бодоод байна л да. Энэ коэффициентэн дээр. За трипл дээр бол асуудал байхгүй. 2 pair дээр асуудал байхгүй. Лаачуудыг хэвлэлчилт. Илүү юм бодоод байгаа юм чинь. Бүгдийг хэвлээ. Нэг хоёр тэгэхээр ранкнд хэмцүү үед энэ ранкнд зөрчсөн үед бол ямар ч асуудал байхгүй л та. Switch. Нөгөө хязгаараас их тэр идэж магадгүй тий. Алаач. Ана. Моо ялгаач. Гинэ.
Байлгаагүй. За яаж нэ манай нөгөө уруу стрит гарч ирж байна уу хаах вэ? Уруу стрит чинь болохоор нүдээр өрчилж байгаа лээ. 100-аар өрчилж байгаа шүү дээ. Энэ үстэй. Оо, манай уруу стритийн юус байхгүй шүү дээ. Их үрээ. Энэ юус байхгүй шүү дээ. Нэр юм бах та. Нэр юм бах та. Энд уруу стрит байхгүй гоос тээ. Уруу стрит мөртлөөсөө тэнцсэн нь байхгүй гэсэн үг шүү дээ. За зөв. Манай уруу стрит юм байна уу? Огт байхгүй юм шүү дээ. Энд донд уруу стрит нэг ч байхгүй гэж үү дээ. Тэрнээс болж би ингэж их зовж байгаад. Нөгөө ийм стрит нэг ч байхгүй юм гэж үү дээ. Тийм л тэгж таарлаа л та. Сонил. Би ингэ нүдэрээ хайх нь шаашин тий. Миний програм байхгүй л гэж байгаа бол байхгүй л үстэй. Тэгэхээр хаана алдсан байж таарах вэ? Флаша зүг шалгаж байгаа лөө. Зүгтэй. Стриттэй. Чау. JQK. За. Түрүү энд нэг мөнгө гэдэг нэг жоохон талгаа хэрэгцсэн шүү. Эднэрийн 50% гэж хаад нэг сүлд нөхөж нэг тавьсан да. Number first tensor number, second tensor,
Энэ ямар ч асуудалгүй код байна. Хай. Сэртэй. Пэйж сартер. Энэ болгооч. Энэ болгооч уур өргөд байна. Энэ болгооч заримдаа уур өргөдөн шүү. Зөв. Энэ ингээ заримдаа уур өргөд идэв шүү. Нэрээ энэ дэр амар чухал нюанс яваад идэв шүү. Нэр яалтчгүй энэ нэг юм явдаг шүү. Тэгтээ ялгаалгатай. За яг вэ. Юу болоод байна? Коэффициентээ болцоо. First гэнэ үү? First. За би энэ юунуудаа зөв гэж байна уу? Street flash бол 9, flash бол 6, 5, 9, 8, 9. Энэ яаж аа? 3 байвал 4 байвал ерөөсөл хайка юу өстэй, pair өстэй тий. Тэгээ нэг triple байвал 4. Энэ дээр алдсан юм шүү дээ. Triple чи 2 pair-ийг дийлнэ үстэй. Тийм шүү дээ. 2 pair-ийн л дээр байгаа шүү дээ. Хаана вэ? Тий. Мэдгүй хаана чалтцсан байгаа юм дээ. Гөлөвчин. Би яг нэг за ингээ бодохоор амар амархан ингээл ботчихно гэдгсэн чинь нэг кейс яг нэг кейсийг би дутуу бодоод байгаа байхгүй юу? Яг нэг кейсийг би дутуу бодоод байгаа. Ийшээ юус орчихгүй байх хэрэг бүр гайхалтай. Straight чинь хэд вүлээ? Straight чинь 5. Хаана. Тэр нэг straight flash гарсан юм уу ер нь? Street flash гарсан юм уу да. Нэг ч street flash байхгүй юм шүү дээ. За тэгвэл зүгээр street юу гараад байна уу? Street бол гарсан юм шүү дээ. Тийм л үү. Тавтай street алгаа. Хараа энэ хараа.
1 2 3 4 энэ дээр стрит нь дутуу юу шааж штт. Яагаад ингэж дутуу явж байгаа юм? Алдаа голцоо. Энэ талаар дутуу явж байна. Арав 9 8 7 6 нөхгүй. Хаана вэ? Тэр хайцсан. Энэ шаардлагыг хангасан нь стрит. Энэ шаардлагыг хангасан нь бас стрит гэхгүй юу? Үгүй бол стрит биш шүү дээ. Үгүй бол стрит биш гэхгүй юу? Тэгэхээр би энэ дээр бүр нэг хасхныг гэж аваад ирсэн бүр ёртой юм шиг. Ёртой юм шиг анх хасгныг гэж авсан юм аа. Хүмүүс гайхсан уу? Би бас гайхсан юм аа. Гэдэгхгүй. Цагаар ингээ ажиллаж таа. Ихүр. Энэ арай. За зөвлөө. Нэг шот хий. Ханаа. Тэнгүүтээ одоо юу гэсэн үг вэ гэхээр энийг стрит гэж үзээд байна гэдэг чинь зүгээр бодоход ч бодоход бодох юм байхгүй. Энэ бол зүгээр шууд юм байгаа байхгүй юу? 8 8 7 6 5 гэдэг карт л байгаа байхгүй юу? Өөртөө тэрийг ингэ шалгачих болно гэсэн үг. Хаана лээ? Ингэж шалгачих болно гэсэн үг. Хаана? Энэ шалгачих болно л гэсэн үг л дээ. Юу? Ингээд л даавч хамаг. Анала. Анин. Оништ 7 8 9 10 ийм юм шүү дээ. Хангалаа. Үгүй шүү дээ. Энэ шүү дээ. Тэгээ 2 8 байгаас. Юу лээ? 2 8 байгаад байгаа байхгүй. Тэнгүүд энийг манайх стрит гэж ойлгож байгаа учраас стрит гэж ойлгосон учраас ийшээ орч ирээд байгаа байхгүй тий. За тэгэхээр энийг бид нар яах вэ гэхээр энийг ягаад стрит гэж үзээд байгаа вэ гэхээр энэ дээр нэг их столтой байсан. Тэнгүүтээ Else дээр нь нэг хэвчтэй. Тэмэхөө. Зөө 376 мянга гарсан. За нөгөөдөлж байхгүй болсон. Заалтайгаа болсон шүү. Хавцгүй санаа болол. Ийм байвал стрит энэ стрит нөхцөлийг хангана нэгдүгээрт
Хоёрдугаар энийг хангана, эсвэл энийг хангах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж стрейт болно. Зүгээр л энийг хангасан бол стрейт болно гэж үзэхгүй байхгүй юу? Хөлбөл. Тэ. Окей. Тэгэл тэр. Энийг хангана, бас энийг хангана. Эсвэл энийг хангана, бас энийг хангана. Тэгжээж стрейт байхгүй юу? Энийг хангачаад энэ хоёрыг хангахгүй бол аль нь хангахгүй бол тэгвэл стрейт биш. Энийг тооцоог байгаа байхгүй юу? Тийм л зүйл. За. За оптимиз хийх үү? За оптимиз хийхгүй. Зөвхөн санаа бол энэ одоо санаагаар авчлаа тий. Санаагаар нэг review хий. Ямар review бэ гэхээр за тавчхан явна. Тэгээд дуусгая. Хоёр бичлэг болох юм дээ. Энэ хаана юу хийвлээ тийм бас. Очичаа. Хэвлээд энэ газар. Энэ үү стрит хэвлээд энэ. Яг гэдэг нь энэ хаана юу хэвлээд байна. За энэ үчиг. Ингээд. Энд хэвлээд шүү дээ. За мэдээч ингээд авна. За 1000 удаа явна. Нэгдүгээр карта авлаа. Бид нэр өнгийг авч байгаа. Өнгийг нь болохоор шууд тэмдэгдэхин кодоор кодлцсон. Тэгээд дугаар нь болохоор бид ranked map-аас авч байгаа. Эндээс энгийн тэмдэгт орж ирвэл 4 гэсэн үг гэх мэтчлээ. За тэгээ манай оролтын дотор бол уруу стрит юусаа байхгүй лээ. Тамга, туг, дадар 4, 5 гэдэг стрит огт байхгүй лээ. Тайлан тавьж байгаа юм шиг. Тэгээд картуудаа ирэмбэлсэн. Хүмүүс ингээд гартаа картуудаа ингээд зэгцэлдэг шүү дээ. Тэр шиг хамгийн томын дээр нь тавьж байгаад ингээд хамгийн жижигний дээр нь тавиад ингээд ирэмбэлсэн гэсэн үг. Тэгээд ранк нь олж байгаа. Ранк нь олохдоо хай картын бас болж байгаа. Энэ аягүй чухал. Тэгээ бид нар хай карт гэдгийг болохоор юу гэж хэлж байгаа вэ гэвэл коэффициент гэж байгаа. Тэгээ ямар коэффициент вэ гэхээр ялгаатай одоо энэ коэффициентийг хэлэх юм бол ялгаатай картуудыг уруугаар нь ирэмбэлж хагаад гэхдээ ялгаатай картуудын хувьд хамгийн их олон тоотой байгааг нь урталтанд тавьсан гэсэн үг. Жишээлбэл ингэсэн гэсэн үг. 2 5 7 2 гэж үжилээ гэж үзтэлээ. Ийм байвал бид нар яаж ирэмбэлж байгаа вэ гэхээр 3 ч яагаад бол 3 удаа орсон учраас тэгээд 7 5 ингэж ирэмбэлнэ гэсэн үг. Тэгээд манай коэффициент юу болох вэ гэвэл 300 дээр нэмэх нь 300 нэмэх нь 5 баггүй. Манай коэффициент энэ болно гэсэн. За өөр жишээ дээр болохоор жишээлбэл 5 6 5 2 гэж үжилээ гэж үздэг. Тэгэх юм бол бид нэр 5 2 6 гэж ялгаатай картуудыг тавьж хагаад тэгээд яг ингэж ирэмтлэн гэсэн үг. Ягаад гэвэл 5 2 2 болохоор multiple times орсон учраас 6-аас зүүн талд нь байгаа. Тэгээд 5 2 2 болохоор адилхан тоотой орсон учраас өөртөө бол уруугаар ирэмблэгдэж байна гэсэн үг. Тэр ирэмблэгч маань
Тухайн карт хэдэн удаа орсныг бид нар тоолж байгаа шүү дээ. Тухайн карт хэдэн удаа орсныг тоолохдоо энд тоолж байгаа байхгүй. Энд тоолж байгаа гэсэн. Тэгэл ялгаатай картуудаар нь орсон тоогоор нь. Тэгэхээр энэ тохиолдолд бол энэ 2 энэ 2 гэж нэг учраас ингэж хэрэглэгдэнэ гэсэн үг. Тэгээ манай коэффициент бол 5-ыг үржих нь 100, үржих нь 100, энэ нь 2-ыг үржих нь 100, энэ нь 6 гэсэн үг. За тийм мэдээж one pair дээр бол 2 6 ийм байлаа гэж хэлдэг. Энэ дээр бол 5 ч 2 удаа орсон учраас хамгийн ихэнд нь очиод тэгээд 7 6 2. Тэнгүүт манай коэффициент бол 5-ыг үржих нь 100, үржих нь 100, үржих нь 100. Энэ нь 7 үржих нь 100, үржих нь 100. Энэ нь 6-аг үржих нь 100, энэ нь 2 гэсэн. Тэгэхээр энэ коэффициентүүд ингээ гаргаад авчаал тэгэл шууд эренгэн олчиж байгаа гэсэн. Эренгүүдээ олчиж байгаа гэсэн. Эренгүүдээ бол олохдоо за флаш за энэ хүртэл энийг юу шалгаж байгаа вэ? Флаш чек хийж байгаа юм. Энэ болохоор юу гэж чичдэг лээ. Энэ чи каач байдаг баг. Үлээ энэ шүү дээ. Коэффициент. Би баг түрүүн зүг бичсэн юм шүү. Би түрүүн зүг бичсэн юм шүү дээ. Гайхалтай. За нөгөө коэффициентээ бодож байгаа хэсэг нь энд байна. Тэгээд флаша шалгаж байна. Тэгээд статик шалгаж байна. Жилээ. Тийм. За энд болохоор за энэ эдгээр ингээ ойлгомжтой болоо авчин тий. За тэгээд different гэдэг юм аа юу гэдэг лээ. Different гэдэг юм аа ялгаатай гэдэг чинь юу гэдэг лээ. Distinct. Distinct ч гэхгүй бах. Ялгаатай гэж гоё үг гэдэг юм англи хэлэнд. Тэгвэл distinct ч болно л доо. Different ч гэж хэлж болно. Гэтэ арай өөр үг байна. Different. Non-identical гэж хэлж бас болох юм байна тий. Without difference. Distinctive гэж хэлж болох. За different гэж. Different card.
card numbers гэх юм хайш. За ялгаатай тэгээ одоо жишээлбэл хүн 3 туг 2 дадар барьсан байвал 3 2 гэдэг ингээд 2 төрлийн карт барьж байгаа гэсэн үг шүү дээ. Ирэмбэрээ тоогоороо. За тийм байвал 2 тохиолдол байгаа. Нэг бол нөгөө 4 of a kind байна, нэг бол full house байна. За 3 ялгаатай карт барьсан байвал нэг бол 3 ялгаатай карт барьсан байвал нэг бол triple буюу 3 of a kind байна. Эсвэл нөгөө 2 pair байна. За тэгээд 4 ялгаатай карт барьсан байвал аль нэг нь хос байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тийм учраас 1 pair. За тэгээд босод тохиолдолд бол ерөөсөө high card буюу ямар ч хос байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд 5 ялгаатай гэсэн үг шүү дээ. 5 ялгаатай учраас хос байхгүй учраас 5 ялгаатай 5 болно гэсэн үг шүү дээ. Өөрөлдвөл энэ чинь бол энэ 5 байгаа л гэсэн үг шүү дээ. За нэг ийм л байдлаар юу хийж болох юм бэ? Покерыг. За дуус 2 бичлэг боллоо. Би түрүүний бичлэгээ давсалцсан. Гэхдээ би хоёулаа оруулнаа. За баярлалаа баяртай.